Сайн байцгаана уу? Insurtech podcast эхлэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийн дугаараараа тээврийн хэрэгслийн даатгал болон жолоожийн ажиллагааны албан журмын даатгалын ялгааны талаар мөн тэдний онцлогийн талаар ярихаар бэлдсэн байгаа. Өнөөдрийн зочдоор жолооч болон иргэдийг төлөөлөн Гантөмөр ах маань ирсэн байна. Тэгээд Insurtech даатгалын эрсдэл нөхөн төлбөрийн газрын захирал Отгон Даваа ирсэн байна. Мөн IIB Broker-ийн брокеруудыг төлөөлөн доллар суран брокер маань ирсэн байна. За тэгэхээр хэдүүлээ одоо тээврийн хэрэгслийн даатгал болон жолоожийн ажиллагааны албан журмын даатгалын талаар ялгааг өнөөдөр голчилж ярилцах болно. Жолооч нарын даатгалд итгэх итгэл нь зарим талаараа ингээд сул юм шиг харагддаг штэ тий. Биднэрт ирж байгаа комент, санал хүсэлтийг харахад тэр яагаад итгэл нь тийм сул байгаа гэж бодож байна. Ер нь бол хэрэглэгчдийн хувьд болохоор даатгалын талаар ойлголт харьцангуй бага байгаа. За зарим даатгалуудаа ялгаж мэдэхгүй ч юм уу те. Бас нөгөө даатгалыг хийж өгч байгаа даатгалын салбарынх маань бас сайн зөв тайлбарлаж бас чадахгүй байдаг ч юм уу те. Тийм байдлаас болоод ойлголт багтаагаас болоод буруу зүрх ойлголтлоос болоод итгэл алдрах ч юм уу тиймэрхүү байдлууд үүсэж байгаа л гэж би бодож байгаа. Тэгэхээр аль талдаа л одоо даатгалаа нэлээд сайн тайлбарлаж хэлэх ойлгуулах хэрэглэгч нь ч гэсэн даатгалыг зөв ойлгож яг үүргээ биелүүлээд бас өөрийнхөө даатгуулагчаа үүргээ биелүүлээд харилцаан зөв одоо даатгалын харилцаанд зөв оролцож ивэл илүү нөгөө үйл ажиллагаа үүсэхгүй байх гэж бодож байгаа. Тэгээд энэ дээр бас даатгалын зах зээл дээр сүүлийн үед бол брокерийн үүрэг бас нэмэгдэж байгаа. Брокер маань болохоор яг энэ үйл ажиллагааг болохгүй тулд илүү харилцагчид одоо эрх ашиг хамгаалж харилцагчдад одоо даатгалыг зөв ойлгох тал дээр бас ажиллах хэрэгтэй тийм үүрэгтэй бас нэг оролцогч байдаг. За тэгвэл одоо жолоожийн ажлын даатгал болон тээврийн хэрэгслийн даатгалын талаар та ялгааг нь юу гэж боддог вэ? Та энэ талаар одоо 2000 оны жолооч л та 2000 оноос цааш 26 жилд юу хийсийг үзэх үедээ нөгөө альтернатив зам дээр торомсолсоор гал тэгэл хороод чачаал хүний машин мөрөгчтгэл юм байлээ. Тэр нэг гай газар дээрээс гахай мод дотроос гэтгшгэл юм болж байгаа юм л да. 70 жилийн туршлагатай байсан ч гэсэн тий. Тэр ягаад шинэ орцсон цасан дээр бол ягаад ч нэмэргүй юм байлээ л дээ. Тэгэхээр тэр үед чи нөгөө албан журмын даатгал маань ламинд орж байна. Жолооч нарт нөгөө даатгалаа хийхдээ ихвчлэн гаргадаг аль болохоор нөгөө ерөөсөө жолоочийн арилгын даатгал хийлгсэн бол тээврийн даатгалаа хийлгэсэн мэтэр ойлгож байдаг. Ерөөсөө тээврийн даатгал болон жолоочийн арилгын даатгалын хоёрын ялгааг ойлгохгүй. Ерөөсөө л жолоочийн арилгын даатгалд хамрагч юм да. За би миний машинд олгоод бүх даатгал хийгдсэн байна гэж ойлгоод андуур явж идэг. Тэнгүүд ер нь яг ямар даатгалтайгаа мэдээгүй явж идэг. Тэгэл хохирол харангууд даатгал руугаа мэддэг. За миний машин ингээ хөрчлөө гэд мэддэг тохиол байдаг байхгүй гэтэл. За энэ маань бол тухайн хүний ямар даатгалтай байна гэж харахад зарим жолоочийн арилгын даатгалтай байна. За жолоочийн арилгын даатгал тохиол гарахад зарим нь жолоочийн арилгын даатгалыг хийлгээгүй ч юм уу эсвэл тээврийн арилгын даатгалтай байж ах юм ингээд зөрчсөн тохиолдол байж байгаа байхгүй тийм. Тэгэхээр ер нь бол иргэдэд хандаж хэлэхэд бол жолоочийн арилгын даатгал бол яг автомашин жолоодч замын хөдөлгөөнд оролцож явж байхдаа бусдад ямар нэг хохирол учруулах тийм. За явган зорчигч байна. За эсвэл бусад автомашин байна. За эсвэл замын хажуугийн одоо олон нийтийн өмч хөрөнгүүдийн хаашлах одоо гэрэлтүүлэг гэдэг юм уу тий. Тэр бусдын хөрөнгө болон бусдын амь насанд хохирол учруулах юм бол тэр хохирлыг төлдөг даатгал байгаа жолооч ярилцлага. За автомашины даатгал бол за таны тэр бусдад учруулсан хохирол бол энэ даатгалд хамааралгүй харин таны өөрийн машинд хохирол учруулвал тэрийг төлдөг буюу одоо осол болоод таны автомашин эвдэрч гэмтээд одоо тэрийгэ засуулах бол за даатгалын компаниуд төлөх боломжтой гэсэн. Тэгэхээр нэг нь бол хариуцлагын даатгал байх нь нөгөөх нь бол автомашины өөрийнх нь одоо хөрөнгийн даатгал буюу яг биеийн даатгал байна гэсэн үг. Тэгэхээр та даатгалаа хийлгэхдээ жолоочийн хариуцлагын даатгал бол угаасаа заавал даатгал одоо хуулийн дагуу заавал хийх ёстой даатгал байгаа. Тэгэхээр тэр даатгалаа хийлгэсэн бол харин автомашины даатгалыг хүсвэл нэмэлтээр сайн дураараа хийлгэх боломжтой. Гэтэ яг ер нь бол сайн дурын даатгал гэсэн учир нь болохоор тухайн хүн өөрийнхөө хөрөнгийг одоо хэрэг хөрчигдөл өөрөө нэг төлөхөөс цааш тэрийгэ даатгалд хамруулаад даатгалаас нь хүлэх үү эсвэл дараа нь өөрөө даагаад өөрийн карманаас төлөх үү гэдгийг өөрөө шийдээд шаардлагатай хүсвэл одоо даачаал хөтөлтэй гэж үзвэл
тээврийн эрслийн даатгалаа даатгуулах боломжтой байхгүй тийм. Жишээ нь одоо нэг 30 саяын үнэтэй машинаар тээврийн эрслийн өөрийнхөө өмч хөрөнгийг хамгаалж даатгал хэлэхэд нэг 1.5% ч юм уу хураамж төлөхөөр 300 орчим мянган төгрөгийн хураамж төлөх гэдэг байгаа байхгүй юу? Гэтэл автомашинаа одоо зогсоол тавьчаад өглөө гараад ирэхэд 2-3 хаалгын зураа явцсан тохиолдол байдаг шүү дээ. За тэрийг засахад нэг эд анги засахад 500 мянган төгрөг. Тэгээ хоёр эд анги байх юм бол сая төгрөгийн хол гарах гэдэг юм шүү дээ. Тэгэхээр бүтэн жилийн хугацаанд 300 мянган төгрөг даатгуулчих юм бол тэр 30 сая хүртэл охирлыг даатгалаас авах боломжтой юм. За өнгөрсөн 100 сая нэг хинтид нэг байгалийн үзэгдэл боллоо шүү дээ. Мөндөр маш том мөндөр, өндөг шиг том мөндөрнүүд ороод маш олон машинууд цонх монх дээвэр нь хонхоосон юм кейс гарсан. Тэгээд тэр байгалийн үзэгдэл чинь бол хаасаагүй болно шүү дээ. Тэгэхээр тээврийн даатгал маань бол өөрийнхөө өмч хөрөнгийг болзошгүй эрсдлээс бага зардлаар ингээ хамгаалах боломжтой юм. Маш чухал даатгалын бүтээгдэхүүн шүү гэдэг. Та яаж даатгалаар хэлэгдэг вэ? Би одоо тэнгэр даатгал сүүлийн 3 жил 4 жил даатгуулж байна. Амар эдгийн. Утсаар ирээ таны даатгалын хугацаа ингээд эх сар дуусах гэж шүү. Та тий даатгалаа хийх хугацаа болсон байх шүү гэл тэгэл би юу бүрдүүлэх вүлээхээр та утсаар тийм материал хэлээд өгчгээс л тэр хаягаар явуулчаарай гэл. Нэг жолоочийн үнэмлэх тээврийн хэрэгслийн гэрчлэгээгээд авдیں۔ Тэгээд таны машиныг хэдэн хүн барьдаг вэ? Цөмийн даатгуулах эсвэл та өөртөө даатгуулах үнтрээ боловсон сайхан болцсон юм байлээ шүү дээ. Одоо ингээд технологи айгүй хөгжиж шүү дээ. Жилийн тусам л. Хэдүүл технологи дээр суйрлагдаад энэ даатгал маань яаж өсөх боломжтой байгаа вэ? Юу гэж үзэж байна? За одоо бол манай даатгалын компани бүгд одоо ослын дуудлагыг онлайнаар аваад Facebook чатботороо зургийг аваад харилцагчийг одоо компани дээр ирүүлэхгүйгээр одоо зураг бичлэгийг аваад ингээд нөхөн төлбөрийг нь бол ингээд шийдээд явж байгаа шууд. Нөхөн төлбөр талдаа. Даатгал хийлгэх дээр бол бас адилхан онлайнаар даатгуулах вебээр ороо шууд өөрөө бүртгэлээ хийгээд даатгалаа хийлгэж болж байна. Эсвэл мэдээлэлээ чатботоор явуулаад даатгуулж болж байна. За мөн одоо сүүлийн үед нөгөө янз бүрийн аппликейшнүүд дээр бол банкны аппликейшнүүд, за тэгээд нөгөө смарт кар, автбокс, өөр одоо токи юу ч гэдэг ийм нөгөө Monfy ингээд ийм аппликейшнүүдээр бас ингээд даатгуулж болдог болчиход байгаа. Тэгэхээр тэр шийдлийг ашиглаад даатгуулах бас бүрэн боломжтой болсон. Брокер талаас бас Тийм яг иргэд бол ямар ч одоо интернетийн орчинд те одоо энэ төрөл бүрийн аппликейшн яг өөрийн салбарын харилцдаг одоо автомашин эзэмшигчийн өмчлөгч нарт одоо нэг дороос үйлчлэг үзүүлдэг нэгдсэн дэм цахим одоо смарт кар гэдэг те тэр автбокс гэдэг энэ аппликейшнүүд маань болохоор яг л автомашинтай холбоотой бүхэл төрлийн юмнууд үйлчлэгнүүд байгаа байхгүй одоо тэр торгуул онцлогоо эдгээр мэдээллийг харахаас гадна даатгалтай хэсгээ шалгаж болдог тий. За даатгалтай хэсгээ шалгаад даатгалгүй бол тэрийг бас даатгуулах боломжтой болсон байгаа. Одоо найдлын жилээс хойш тий. Смарт караар жишээ даатгал хийх боломжтой болсон байгаа. Тэгээ энэ бүх сувгуудыг ашиглаад ер нь даатгалаа хийлгээд явах боломжтой. Тэгэхээр хүн өөрөө сонгоод тэндээс бүх даатгалын компаниуд ингээд байж байгаа. Даатгалын компаниудаас сонгоод тэг өөрөө тухтай мэдээлүүдтэй заавартай танилцж байгаа чөлөөтэй сонгоод даатгалах боломжтой. Тэгэхээр заавал даатгалын компаниудаар очихгүйгээр янз бүрийн онлайнаар хийх боломж зөндөө бүрдсэн байгаа байхгүй. Тэрнээс гадна бас даатгалын компаниуд маань өөрсдөө бас өөрсдийн ийм системтэй захимаар бас даатгуулах боломжтой. Бүгд л шахуу вебсайтаар нь ороод одоо даатгалын хамгийн энгийн даатгалууд болох саяны тээврийн эрслийн даатгал, жолооч харьцан даатгал, за гинти ослын даатгал тий гадаад зурчийн даатгал гэх мэтчихэн даатгалуудыг бол хийх боломжтой байж байгаа. Тэгэхээр бас өөрөө сонгоод мэддэг даатгалынхаа компаниг хэрвээ шууд сонгоод үйлчлүүлэх бол тэр компанийн сайт руу шууд ороод ч даатгуулах боломжтой байгаа. Тэгэхээр илүү нөгөө хурдан шуурхай одоо даатгалаа ханаас явах боломж бас одоо ороод хангалттай боломжтой байна. За нөхөн төлбөр олохгүй байх хамгийн түгээмэл шалтгаан бол даатгал маань өөрөө яг нэр заасан эрсдлүүдийг даатгаж өгдөг. За тэр дээр тэгэхээр гэрээнд заагдаагүй эрсдэл гэдэг нэг эрсдлүүд байдаг. За мөн одоо яг нөгөө яг үндсэн эрслээс гадна нөгөө нэмэлтээр сонгодог
сонгоогүй ч юм уу тухайн даатгуулагч маань тий тэр эрсдлээс болоод даатгатаагүй эрсдлийн тохиолдолд нөхөлдөр авч чадахгүй байх нэг кейс байна. Мөн хоёр дахь нь болохоор яг нөгөө хязгаарлалтаа ч юм уу тий яг эзэмшигчтэл үйлчлэх даатгал байтал одоо өөр хамаатан ч юм уу нэг дүү нүнж яваад тохиолдол гаргаад нөгөө даатгалын гэрээнд нэрэн заагдаагүй этгээд тохиол гаргасан гэдэг ийм кейсүүд байна. Яг энэ хинч барьсан болохоор хязгааргүй хийгдэх тийм нөхцлүүд байдаг л да. Гэхдээ нөгөө энэний яг нөгөө шалтгаан мөн чанарыг анх даатгахтаа танилцж ойлгоогүй ч юм уу иймэрхүү нөхцлүүдээс болоод нөхөлдөр олохгүй байх тохиол гарна. Мөн одоо даатгалын тохиол болсноо нотолч одоогүй одоо цагдаагаар тодорхойлуулаагүй. За цагдаагаар тодорхойлуулахаа сүүлийн үед бол тодорхойлуулахгүйгаарч одоо даатгалтаа мэдэгдээд ингээд шийдвэрлэдэг болсон. Ерөөсөө ослын газар дээрээс мэдэгдээгүйгээс болоод яг энэ нөхцөл шалтгаан энэ хоёр машин ингэж мөргөлдсөн, ийм болсон гэдэг нотолч одоогүйс болоод даатгалын нөхөлдөр авч чадахгүй байх ийм тохиолдлууд гарч байгаа. Түрүүний нөгөө иргэдийн бас ихвчлэн асуудаг зүйл гэдэг дээр бас нөгөө хэлэхэд нэмж хэлэхэд хоёрт нь бол нөгөө ихвчлэн иргэд нөгөө за өөр машин миний машиныг одоо жолооч харилцаа даатгалаа хийлгэсэн байж хаад өөр хүн миний машиныг барьж хаад энэ маань үйлчлэх үү гэж ихвчлэн асуудаг тийм. Тэгэхээр ер нь бол жолооч харилцаа даатгалаа хийлгэсэн байхад энэ тохиолдолд бол жолооч хязгаарлахгүйгээр за хинж барьсан жолооны үлэгтэй хинж энэ машиныг барьсан даатгуулахаар тийм хязгааргүйгээр даатгуулж болно. За эсвэл яг зөвхөн өөрөө барих бол зөвхөн өөрийнхөө нэр зааж даатгуулна. За эсвэл гэр бүлийн хүмүүс ч юм уу хүүхэд эсвэл ах トゥ нар юм тодорхой хэдэн хүмүүсийг барьдаг болвол за яг тэр хүмүүсийнхаа нэрсийг нэр зааж оруулаад даатгуулах боломжтой. Тэрхсэн тохиолдолд яг тэр нэр заасан жолооч нарт л даатгал үйлчилнэ. Тэр нэр заасан жолооч нараас бусад өөр хүн барьж байгаад осол гаргах юм бол тэр нь үйлчлэх гэсэн үг. За энэ хоёрын хооронд болохоор хурамжийн ялгаа байдаг учраас хүмүүс хөвчлийг нэг асууж тодруулж агаад яг өөртөө хэрэгцээтэй өөрийнхөө хэрэгцээний тулгуурлаад ингээд ялгаад даатгуулах нь хэрэгтэй гэдэг. За бас мөн ер нь бол байгууллагын нэр дээр байгаа машин бол яг байгууллагын өмчлөгчийн нэрээр даатгагддаг. Тэгэхээр за гуравт нь болохоор CD ангиллын машинууд болохоор яг жолооч харилцааны даатгалаа хийлгэнэ. За тэгээд энэний хамгаалт маань 10 сая төгрөгийн хамгаалт байдаг те. Харин өмчлөгч хэсгээс үл хамааран тухайн CD ангиллын машиныг жолоодж байгаа мэрэгсэн жолооч болон CD ангиллын жолооны эрэхтэй жолооч маань заавал нэмэлтээр даатгуулах хэрэгтэй. Нэмж хурамж төлөө тэр нь одоо нэг 30 орчим мянга ч юм уу 20-д ч юм тухайн жолоочийн туршлагаас хамааран хурамж баг төлөгдөг. За ингээд жолоочийн өмчлөгчийн хариуцлагын даатгал болон түрүүний мэрэгсэн CD ангиллын жолооч хоёрын даатгал нийлээ саяны тухайн CD ангиллын автомашин дээр сая 10 сая төгрөгийн хамгаалтыг бүрдүүлж байгаа гэсэн үг. Тэгээ аль нэг энэ дээр бол хүмүүс нөгөө жолооч харилцаа даатгал хийлгчээд нөгөө мэрсэн жолооч байгаа хийхгүй орхичдаг. Тэгээ тэрийг нь анзаарахгүй орхичдагаас болоод яг осол гарангууд энэ чин дутуу даатгалтай байнгут нөгөө 10 сая төгрөг бүрэн олгохдохгүй тий хувилагдаад юм уу яг хувилагдаж олгоход байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэр хүмүүс байгууллагууд ялангуяа эсвэл хүмүүс том машинтай хүмүүс тий сайн хараад яг нөгөө энэ хоёр даатгалыг хоёулын бүрэн хийлгэж яах хэрэгтэй байдаг. Ерөнхийдөө ийм гурван асуудлууд байдаг. За та хэд маань одоо даатгуулагчд маань даатгалтаа машин бариа явуул нэг ихтгэлтэй зам хэлгэнд оролцдог шүү дээ нэг. За жолоочийн даатгалаа даатгуулсан би цагийн цагдаад торгуулахгүй ихний ээлжинтэй. За ямар нэгэн байдлаар санамсаргүйгээр бусдад тохирол учруулах юм бол даатгалаасаа төлж мөн өөрийнхөө нөгөө өмч хөрөнгийг бүрэн тээврэгсэн даатгуулсан болвол замын хэлгэн ямар нэгэн айдсгүйгээр одоо замын хэлгэнд оролцдог. Тэгэхээр хүмүүр одоо автомашина болон өөрийн хайртай бүхнээ даатгуулаарай л гэж. За баярлалаа даалгавар суурь. За ер нь автомашин жолоодоо замын хөдөлгөөнд оролцож л байгаа бол тэнд эрсдэл байж байгаа тийм. Тэгэхээр аливаа нэг эрсдэл тохиолдоход одоо хариуцлага хүлээх ёстой. Тэгэхээр хариуцлага хүлээх үрийнхаа хүрээнд энэ заавал даатгалтаа бүрэн сайн хамрагдаж одоо үүргээ биелүүлээ бүрэн сайн хамрагдаж явах нь бол жолоочны бас нэг үүрэг байгаа. За мөн тээврийн эрхлийн даатгалын хувьд болохоор хэдий сайн дурын даатгал боловч хэдий та одоо жишээ нь сайн жолооч байгаад одоо ослол гарахгүй гэдэг өөртөө итгэлтэй байж болно тий. Тэгсэн ч гэсэн зам дээр гараа явж байхад бол хажуунаас ямар ч муу жолооч ирээд шүргээд ямар ч хажуунаас ингээд гэмтэл учруулахыг үгүйсэхгүй тийм эрсдэл байж байгаа учраас та хэдий өөрөө сайн жолооч байсан ч гэсэн автомашины даатгал бас автомашины өөрийнхөө өмч хөрөнийг даатгуулж байвал
илүү хэрэгтэй шүү гэдгийг бас уриалж хэлмээр байна. За тэгээд эцэст нь ер нь бол даатгал хийлгэснээр бол ер нь бол өөртөө болон гэр бүлээ тэгээд үр хүүхдээ ерөнхийдөө гэр бүлийн янз бүрийн санхүүгийн өндөрлөөс хамгаалж байгаа хэрэг учраас та бүхэнд даатгуулж хэвшиж одоо хэвшээрэй л гэж хэлмээр байна.